Чөтгөр өвхөж тэнгэр дуусан алга болоод өгөө. Энэ үзэгдлийг харсан бүргүүд айсан байдалтай тэнгэрээс бууж "Лин гоблино чи наадах үнэхээр алчглаа" гэж юу. Наадахыг чинь алтан гүрэл хүртэл алах гэд бараагүй юм да гэд бүргэд гайхаж яахын зэрэгцээ. Нэг л сонирн болоод явчив. Чи яасан олон хүүхдээ юм бэ? Би одооноос ойн эзний судал хүчээ үзнэ. Чи даруй ойн эздэд намайг шин эзэн болсон гэдгийг зарлал хэмээжээ. Үзэгдэл солигдож цэлмийн багш хусалцснаасаа болоод ч тэрөө маш их ядарсан байдалтай унтаж байна. Түүний дээрээс Лимбос өөрийн шинээр олж авсан чадрынхаа ачаар портал шиг шилжин гарч ирэв. Ингээд хамтдаа Айлисын бараан зүдрээ аялах болно. Лимбос ихэд санаа гаргаж сэлмийн багшийг анд нөхдөд алж байсан дурсамжийг бүтээдэг. "Хөөш, наад бозор хүүхнээ дуусгаач ээ. Манай одон чам шиг гоблины хүүхдийг төрүүлсэн нүгэлт юм байхгүй" гэж хараад зүхгэн инүүхэнд. Удалгүй гэрэл цацарч хүмүүсийн нүдийг нь соглонгоо алддаг бөгөөд хүмүүс ам хамраа дараад нэг л хачин болоод явчив. Тэгээд арайчуу нүдээ нээгээд харахад дөрвөн далавчтай хаанаас нь ч харсан бурханлаг оршихуу гэдэг нь баттай сүрлэг бурхан тэднийг харж байлаа. Хүмүүс өвдөг дээрээс хурж унаж "Агуу бурхан минь биднийг авралтаа аварч хайрлаач. Бас энэ бозор хүүхний шийтгээд өгөөч" гэж түүнд хэлдэг. Эргэн тойронд байсан хүмүүс тэсгээ байгаад буруугаараа сэлмийн багшийн зүг рүү чиглүүлээд өөрсдийн бурхандаа түүнийг алаад өгөөч гэж дайрхан тунч аимшигтай. Цөхрөлд автсан эмэгтэй өвдөг дээрээс хурж унаад бозор нүгэлтэй гэдгээ мэдсээр байж "Аава, намайг ашиглаач, намайг авраач." Бурхан түүний зүг хуруугаа явуулаад "За хүү минь, чи ямар нүгэл хийснээ мэдж байгаа ёстой. Тийм ээ ааваа. Би өөрийн хүмүүсээ алсан. Наадах чинь жижигхэн нүгэл хүү минь. Чи гоблины хүүхэд төрүүлсэн. Тэгээд ч болоогүй наад хүн гэдэг чөтгөрүүдэд хамгаалсан. Энэ бол маш том нүгэл. Наад хүмүүс чинь идэж уун хор хутхан бие биенийхээ бүхсийг ухдаг аимшигтай адуусууд. Наад хүмүүсийг чинь хүн гэж хэлэхэд хэцүү бүгд л амар нүгэлтэй хүмүн гэхэд Айлисын нүднээс өнчин цагаан нулимс гараад энэ бүх хугацаанд чөтгөрүүдийг хамгаалсан гэдэгтээ итгэж ядан зогсдог. Уйлж дуусаад нүдээ нээгээд харсан чинь өнөөх хамгаалаад байсан хүмүүс доторх муу мухай зүйл нь ил гардаг. Эргэн тойронд битүү хүний арьс нүмерсэн чөтгөрүүд удалгүй Айлис руу дайрахад хүмүүсийн хайрладаг байсан сэтгэл нь нэгэнтээ үзэн ядалтаар дүүрч нүд нь улаанаараа эргэлдэж Айлис муухай орилж аваад чөтгөрийг ёстой нэрээ бидэн тийш нь тараадаг. Эцэст нь бүх чөтгөрүүдийг алж дуусаад цуснд бодогдсон сэлмийг газар зоож аваад өгсөн хүмүүсийн цогцын ойролцоо "Бид нэр хүн биш, чөтгөр" гэж амдаа үгэлсээр л байдаг. Бурхан ч газар бууж ирэхэд "Бурхан минь, би энэ муухай хорон санаатнуудыг бүгдийг алсан чинь надад сайхан мэдрэмж төрөөд байна. Бурханы дүрд хувирсан Лимбос үл ялэг жуумалцаад түүний тарих толгойг нь сайтар угаахтай бэлдэж "За хүү минь, наад хүмүүс чинь чамайг хизээч хамгаалах талаар бодож байгаагүй. Чамайг намагт унаад бохир болгоход татаж гаргахын оронд живүүлэхийг илүүд үзсэн. Тиймээс одооноос над чөтгөрүүдээ устгах." Айлис яарн насав. "Гэхдээ би яаж ариун хүчээ буцааж авах юм бэ? Лимбос ч хариулахаас өмнө хэд бодож байснаа. За хүү минь, бүх чөтгөрүүдийг устгасныхаа дараа ариун хүчийг чинь буцааж өгнө" гэж хуурдаг. Нэрээ тэгээд бас чамд нэг юм хэлгээ мартчихжээ. Чамд тусалж байгаа нэг хөөрхөн гоблин байна лээ. Түүн сайн туслаарай гэсээр тэнгэрт нисээд алга боллоо. Дараа нь Лимбос Айлисын зүуднээс гараад ихэд ядарсан болтой гар хөлөө байрч байна. Тэгснээ түүн дээр очиод баярсан болтой. Одооноос эхлэн чамд сэлмийн багш гэх эрхэм цол хэрэггүй гэж хэмнэдэг. Маргааш өглөө Лимбос хажууд нь амттай хоол үрж тавиад "Миний охин сайн хоол унд идэж аваад тэнхэрсэн дээр босоо. Бурханд өгсөн амлалтаа биелүүлэх хэрэгтэй биз дээ. Сэлмийн багшийн хоолойн чичирсэн байдалтай. Чи яаж мэдсэн юм бэ" гэж асуувал Лимбос аяар гим гисэн байдалтай долоовор хуруугаа өргөж аваад Бурханы нуус даалгавар гэж хэлдэг. Тэрхэн мөчид сэлмийн багш Бурханы илч гэгэн дөрөөрөө өөдөөс нь харж зогсож байна гэдгийг мэдсэн аж. "Хүлээгээрээ, би яг юу хийх ёстой юм бэ? Цаган болохоор чи мэднэ" гэж Лимбос сүртэн аргагүй гараад яваад өгөв. Дүрс солигдож Эфрия ой дунд бэлтгэл хийж байна. Чадвар нь өсөөгөө болтой царай зүсэн нэг л гундуухан. Лимбос ч толгойтой өснөөс нь татаж чангаагаад чи энэ шидийг хэр удаан сурсан юм бэ? Эзэн минь, 1 жил шахуу юм аа. Цаашид хүчээ нэмж чадахгүй байна. За наадах чинь болно дөө. Чиний шидийг чинь би хангалттай гэж үзэж байна. Одоо үүнийг ашиглах л үлдлээ гэд яриад босов. Дараа нь Лимбос хэдэн 100,000 гоблинуудын урд зогсоод эзэн аятай "За хулгайчуудаа ангаж сангаж байгаа биз дээ. Хүүхнэр тутаж байгаа биз дээ. Та нарыг дэмий хоолохоос үнэхээр салгаж байна. Одоо бөөнөрөө сайхан дайн хийцгээе. Эмс охтыг булааж хоол унд олно шүү. Боос та төм бөмб наслаарай.
Лим босс дайны төлөвлөгөөгөө гаргаад Эфрияд хандаж сонор сэрэмжтэй байхыг анхааруулдаг. Танаас сэлмийн багш Кэлэн бүрэг хотыг дайлаар мордох гээд байгаа мó гэж асуудаг. Түүний харуу шийдэмгий байдалтай өршөө хорслоор буцалсан өнгө аястай байх нь тэр. Лим босс бүтнээр инээд алдаад чи тэгээ бидэнтэй нэгдэх юм уу? Энэ миний хүсэл биш ээ, Бурхны хүсэл. Муусан чөтгөрүүдийг 10 жил хамгаалсан өөрийгөө өрөвдөж байна гэж дайнд оролцохоор болов. Лим босс ч хотын зүг рүү луугаа унаад дээрээс харвал хотод ёслол болж байв. Энэ саарал малгайтай хөвшөө өгөн өдгөө 80 настай хотын дарга тэрээр өөрийн судлаа 16 настай охиндоо шилжүүлэх санаатай ээж. Тэрээр охиныхаа гараас атгаад ард иргэдээ түүнд суудлаа шилжүүлж өгнө гэдгээ хэлж орхидог. Уйхайлж байсан ард түмэн та бол гайхамшиг. Манай хотыг үргэлж хамгаалдагт баярдаг шүү. Ягаан малгайтай охин ч өөртөө хэд итгэлтэй. За баярлалаа ард түмэн минь. Би энэ цол хэрэгмийг өвөөгөөсөө шилжүүлж авахд үнэхээр таатай байна. Би та нарыг аж аргалтай болгоно амлаж байна. Тэр бузар сэлмийн багшийг би хизээч өршөөхгүй. Манай хотын нэр бас хүн төрлөختөнд биднийг үнэхээр гутаасна. Тэр муу шаартаа тааруул заавал толгойг нь авах болно гэж хэлдэг. Аврил эзэн минь бид танд найдаж байна шүү. Бид таны төлөө нохоо шиг зүтгэх болно. Аврил эзэн мантухай, Аврил эзэн мантухай. Цаанаас хөгшөө өгөн миний охин сайн байна шүү. Өвөө чамаар бахархаж байна. Ингээд чи хотын шин дарга боллоо. Олоос харж байсан манай хүнд энэ байдал огт хамаагүй ээж. Тэрээр хотын нүкс сувыг сайн ажиглаад суд цагийг нь харж байв. Хангалттай мэдээлэл олсон болтой айрам дээрээ очиод за манайхаа энэ хот 6000 гаруй хүн амтай юм байна. Юугаа хүлээгээд байгаа юм бэ? Дайлаар мордъё гэд хэд дайрахаар зэхв. Ирсэх нөхдөвттэйгээ нийлээд нэлийн том мод бариад хаалхыг балбаж гарав. Дээрээс нь харж байсан цэргүүд дарагдаа мэдээлэл дамжуулахын задлгүй суман бороо орж тэр хоёр тэнгэртээ дэвшив. Энэхүү харуулын цэргийг ээлжийн салаа хүүс тэмтэртэйг хотын хаалга эвдэрч баатрын төвшний гоблинууд цөмрөн ороод ирлээ. Ангад цангасан гоблинууд Эстонерээ шүлс амаа савируулад ийш тийшээ харах нь ихэд аимшигтай. Лим босс за цэргүүдээ хайр найргүй алж тал 8 настай хүүхдээс ахуулаад 80 настай хөгшдийг юу ч үлдээлгүй устгаарай гэж тушаадаг. Гоблинуудын дайралтыг харсан хотын дарга болон түүний охин гайхаж байхын зэрэгцээр нүднийхэн өмнө хот нь тэр аяараа устж байлаа. Үүмийн самуун нэгэнтээ хурцдаж утсан чинээ амиа аврахын тулд ард иргэд эмх цамбраагүй байдал гаргаж хотын дарга орилгоос өөр юу ч хийж чадсангүй. Бодлого хөгшин төгзөг тэнгэрт нисээд муухай дуугаар гоблинууд байна гэж орилдог. Тайвширсан бололтой түүний охин цэргүүдтэй хандаж эднэр зүгээр л доод түвшний суг новшнууд байна. Тулаанд сайн оролцоорой. Ясны дараа та нарт идэж уух зүйл сайхан авч өгнө. Мэдлээ эзэнтэй. Ягаан малгайтай охин ч нэмээд өнөөдөр миний төрсөн өдөр шүү. Ард иргэдээ битгий сандраач дээ. Кэлэн угсаатан болох миний бие заавал та нарыг хамгаална. Орой. Нөгөө талд манай баатрын түвшний гоблинууд Эстонерээ хүүртэн холиод хэдэн дороо цэргийг Эстонерээ хяар зохиж байна. Харин Лим босс мань хөвшин шид тэнтэй нүрээ харалцсан өгшөө өвгөн энэ амьсгаа сэлмийн багшийг ялсан гоблин байна штэ. Эмээ дотроо бодож анхааралтай тулдгаар болов. Лим босс энэ хөгшөө өвгөнийг басаж болохгүйгээ мэдэж анхааралтай ажиглаж байлаа. Өвгөн ч удалгүй өөрөөсөө гэрэл цацруулж мөсөн бөмбөг гэх шидийн дайралт хийдэг. Манай хүнч аюултайг нь мэдэж дайралтаас нь зогтохыг оролдог. Өвгөний дайралтаас нь зогтож байхдаа албаар чиглэлийг нь өөртөө ашигтайгаар эргүүлж хайртай ач охин болон түүний гим зэмгүй ард хүмүүнлүүн хамт аваад явдаг. Дуу болон мөсөн бөмбөгийг харсан ард иргэд нэгэнтээ айж зүйлээ хавчаад зогтдог. Лим босс ч луудаа команд өгөөд галаар сайхан торгиад өг гэхэд луу асар хүчтэй галан бороо оруулж замд таарсан бүх хүмүүс рүүгээ чиглүүлдэг. Аврил охин ч өөрийн хүчрхэг шид болох тэнгэр хагалгач ашиглаж аюулыг өөрөөсөө холдуулдаг. Охины ч санаа амарсан болдог гүнзгий амьсгаа аваад дээш харвал дуу аль хэдийн алга болсон байдаг. Зугтаж амжсан Лим босс өвгөн ил бичин дээр ирэв. Өөрийнх нь дайралтаас нь ботж амьд үлдсэн байдлыг нь хараад өвгөн буурал ууралсан янзтай. Чимүү баас миний дайралтаас амьд гарчлаа гэжөө. Өгшин төгзөг минь чи ч үнэхээр сайн ач охинтой юм аа. Чиний дайралтыг чиний ач охин чинь ницаасан. Тэгэл би амьд гарсан. Цаанаас нэг цэрэг эзэн минь балаасаа бид хядуулж байна. Үргэлжлүүлээд хамгаалах юм уу? Төгшөө өвгөн түүний гарыг гимцэн байгааг хараад эмчилж байхад
Лин босс гиндүүлж дайралт хийдэг. Дайралтыг нь няцаасан өвгөн ууртайгаар илжилсэн тарихтай хулгайч минь чи ир хүн шиг тулдаач хулгайч нохоо шиг дайралт хийгээд байх юм. Юугээд хуцаад байгаа юм бэ? Чи надаас хүний ёсоор тулдаач гэж хүсэж байна. Надад тэгэх бодол байхгүй. Би гоблин учраас надад хүний мэс гээд байх юм байхгүй. Уурсан өвгөн хажуудаа байсан цэрэгтэй тушаал өгч ард иргэдийг хамгаалтанд ав. Хот дотор нууч байгаа тийшээгээ оруул гэж хэлдэг. Тушаалыг ойлгосон цэрэг эзнийхээ хэлсэн ёсоор нууч руугаа ард иргэдээ оруулж өмхий гоблинуудаас хамгаалж арайчуу хаалгаа хаав. Нуучинд орсон цэргүүд хоорондоо ярилцаж байна. Өгшөө, энэ гоблинууд үнэхээр жирийн гоблин мөн гэж үү? Бид бараг 3,000 цэргээ алдчихлаа штэ хэмээн дэмэл уулга алддаг. Цөхрөлд автсан ард түмэн сэлмийн багшийг санан дусаж хий дэмэл гасалж сууж байдаг. Цаанаас 16 настай аврил охин хөөш. Та нар би амлалт өгсөн штэ. Би гэр бүлийнхаа нэрийн өмнөөс та нарыг заавал хамгаална. Уйлж унжаад байлгүй надад итэг. Энэ хан цайз нэвтэршгүй миний хажууд өндөр түвшний шидтэн байгаа санаа зовлтгүй гэж ард иргэдэд тайвшруулдаг. Манай хэд хамгаалтыг нь нэвтэлж чадахгүй нэлээд хохирол амсаж байна. Тийм босс та нар ухаарцгаа хамгаалт нь хэтэрхий чанга байна. Гоблинууд хамгаалтыг нь нэвтэлж чадахгүй байгааг хараад ёжтой нарахгүй өвгөн охин хоёр инээж байна. Аврил охин өвөө эднэр ч нэрээ хулчрын амьтад юм да. Баатрын төвшний 10 гоблинууд нь устгасан чи юу ч хийж чадхаа байчих юм. Тийм ээ охин минь. Миний бүр урам хугарчлаа. Энэ өмхий гоблинууд сэлмийн багшийг ялсан гэдэгт би одоо хүртэл итгэхгүй юм аа. Өвөө тэрийг хардаа энэ нөгөө луутай гоблин байна. Өвөө энэ нусгаа үнэхээр энэ сэлмийн багшийг ялсан юм уу? Хэрвээ би ялчихвал би сэлмийн багшаас хүчтэй гэсэн үг үстэй. Тийм ээ хайрт охин минь. Цаанаас энэ доромжлыг сонсож байсан Лин босс. Та нарыг уган бол бүгдийг алах бодолгүй байлаа. Та нарын бардан зан намайг үнэхээр уурлууллаа. Түлд нь намайг битгий энэ бүх зүйл буруутгах гараа гэд яваад өгөө. Лин босс цэргүүдэд тушаал өгч өөрөө удирдаад зайцын зүг төглөө. Тэдний өмнө харагдах шараа өнгийн хамгаалтын бүрхүүл нь үнэхээр хүчтэй ээж. Босстой өөрийгөө баталж харуулахыг хүссэн Берсерк. Боссоо үүнийг надад даатах. Берсерк аимшигтай өрөлт аваад хамгаалтыг нь толгоогоороо хүчтэй хит хэдэн удаа мөрөгөхөд хамгаалт нь уран ундааг. Цайз дотор ороход баахан цөхрөлд автсан хүмүүс нус нулимсаа барьж чадахгүй өвхлөө хүлээж сууж байна. За хүмүүс айгаад өмдөндөө шээцэн үү? Гуйгаад авч болохгүй бол гуйдаад авч болдог штэ. Одоо өнгөрсөн та нар цэргүүдэд цусалцгаа гэж тушаал өгдөг. За юу яцхан guys. Тэгээ ханиад хүрээд бичлэгээ оруулахгүй удажлаа. Тэгээ цаашдаа ер нь лайкийн тоо хангалттай гэж үзвэл дор дорн бичлэгээ оруулаад явчнаа. Тэгээ та бүхэн намайг сайхан дэмжиж лайк сабаар дор дорн сайхан дараад өгөөрэй. Баярлалаа.